Сайн байцгаана уу та бүхэн дэлхийд дахинд басан үйл явдлыг томилон хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн 100 гаруй улсад импортын тариф ногдуулах ийм шийдвэрийг гаргасан байна. За энэ хүү шийдвэрээ чөлөөлөх өдөр буюу энэ өдрийг тохиолдуулан гаргасан мэдээлэлтэй дурдсан байна. За Вашингтонд орон нутгийн цагаар 16 цагт бол тухайн мэдээллийг хийсэн. За энэ удаагийн хийж байгаа арга хэмжээ нь бол түүний Америкийг дахин чинээлэг болгох бодлогын хүрээнд энэ хүү шийдвэрийг гаргах болсноо танилцуулсан байна. За Дональд Трамп цагаан ордны сарнайн цэцэрлэг хүрээлэн гэсэн газарт бол олон нийтийг цуглуулсан. За үүнд бол засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ за мөн Америкийн нэгдсэн улсын ган автомашины үйлдвэрийн төлөөлөгчдийг байцуулан 50 минут орчим үг хэлсэн. За үүндээ бол энэхүү чөлөөлөх өдөр гэж тодорхойлсон. Энэ өдрөө төлөвлөгөөгөө бол танилцуулсан. За түүний гаргаж буй гүйцэтгэх зарлиг нь Америкийн нэгдсэн улс эдийн засгийн тусгаар тогтнолыг тунхаглах гэсэн ийм утгатай. За өөрөөр хэлбэл энэ чөлөөлөх өдрийг тэмдэглэхгүй шалтгаан нь бол Их Британаас салан тусгаарлаж Америкийн нэгдсэн улсыг үүсгэн байгуулсан ийм үеийг тэмдэглэдэг. Тийм учраас энэхүү түүхийг штатан тухайн өдөр энэ тарифыг ногдуулах шийдвэрийг гаргасан байна. За тэгээд Дональд Трамп хэлсэн үгэндээ цаг хугацаа түүх бол түүний зөв байсныг батлах болно. Ирээдүйд Америкчууд өнөөдөр рүү эргэн хараад хийсэн болгоно нь зөв алхам байсан гэдгийг ойлгох болно гэж мэдгдсэн байна. За Трампын засаг захиргааны хувьд бол бараа бүтээгдэхүүнийг ногдуулахдаа ихэнх улсын бараа бүтээгдэхүүнд 10% суур татварыг ногдуулна. За эдгээрийн тооронд Их Британь, Сингапур, Бразил, Австрали, Шинэ Зеланд, Турк, Колумб, Аргентин, Эл Сальвадор, Арабын нэгдсэн Эмират болон Сауди Араб улсууд багтаж байгаа юм байна. За мөн Монгол улсын Америкийн нэгдсэн улс руу экспорт хийж байгаа бараа бүтээгдэхүүнд 10% татвар ногдуулна гэсэн ийм шийдвэрийг гаргасан. За ерөнхийдөө бүх ихэнх орнуудад бол ийм суур 10% татварыг ногдуулж байгаа. За энэхүү суур татварыг 4-р сарын 5-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр тогтсон юм байна. За дээр нь бол 60 гаруй орчим улсад бол тухайсан татварыг ногдуулж байгаа. За эдгээр орнуудыг бол Америкийг хамгийн ихээр цөлмөгч орнууд гэж үзсэн. За тийм учраас эдгээр орнуудад тухайлсан орон тус бүрт нь ийм татварыг ногдуулахаар шийдвэрлсэн юм байна. За эдгээр улсын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулж Америкийн худалдаанд тавьсан тарифын бус саад татварыг учруулсан. За мөн Америкийн эдийн засгийн зорилгыг алдагдуулсан улсууд учраас энэ татварыг ногдуулахаар шийдвэрийг гаргасан юм байна. За тухайсан татварын хувь хэмжээг дагаж мөрдөх худалдааны гол түншүүдийг зарласан байна. За энэ дотор бол Европын холбооны бараа бүтээгдэхүүнд 20%, Бүгд найрамдах ард улсын бараа бүтээгдэхүүнд 34%, Вьетнамын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд 46%, Таиланд 36%, Японы бараа бүтээгдэхүүнд 24%, Өмнөд Солонгос 25%, Камбож 49%, Өмнөд Африк 30, Тайван 32 гих мэтчлэн ийм татварыг ногдуулж байгаа. За дээр дурдсанчлан уг татварыг бол 4-р сарын 9-өөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөн эхлэх юм байна. За Европын холбооны холбооноос бол Америкийн бараа бүтээгдэхүүнд 34% тэнцвүүцэн ийм татвар ногдуулдаг. Тийм учраас бол түүнд нь нэг яг адилхан татварыг энэ удаад ногдуулаагүй байна. За харин шинээр 20% татварыг ногдуулах шийдвэр гаргасан байна. За харин фентанилийн худалдаатай холбогдуулан хятадыг буруутгаж байгаа. За өөрөөр хэлбэл энэхүү мансууруулах бодисны тархалт нэмэгдсэнд хятадын буруу байгаа гэж үзсэн учраас хятадын бараа бүтээгдэхүүнд 20% татвар ногдуулсан. За ингээд Америкийн нэгдсэн улсад ногдуулсан 67% гайлын татвар 34%-ийг нэмж ингэснээр бол шинэ тариф нь 54% болж өсөх боломжтой юм байна. Энэ удаагийн импортын тариф ногдуулсан орнуудыг бүс нутгаар нь авч үзэх юм бол Азийн 3 оронд бол гол өндөр татварыг ногдуулсан байна. За тухайлах юм бол Япон, Өмнөд Солонгост автомашины салбарт нь гол нөлөө үзүүлэх үйс татварыг ногдуулсан бол Тайванд хагас дамжуулагчийн үйлдвэрлэл зэрэг салбаруудыг нь голчлон онилж энэ удаагийн татварыг оногдуулсан байна. За Дональд Трампын хувьд бол Тайваныг манай бүх компьютерийн чип хагас дамжуулагчийг авч явсан улс гэж буруутгаж байгаа. За Дональд Трампын хувьд цаашдаа ч гэсэн энэхүү тарифаар далаалах бодлогоо хэрэгжүүлнэ. За зарим улстай бол өөрийн зорж байгаа бодлогынхаа үр дүнд хүрсэн тохиолдолд бол тухайн бодлогоо сулруулах бодлогыг бас зарим тохиолдолд хэрэгжүүлдэг. За манай улсын хувьд бол Америкийн нэгдсэн улстай төдийлөн их хэмжээнд бол худалдаа хийдэггүй. За ихэвчлэн бол манайтай хийж байгаа худалдаа бол Америкийн нэгдсэн улсад ашигтай байдлаар тусдаг. За яагаад вэ гэх юм бол манайх экспортлохоос илүү Америкийн нэгдсэн улсаас их хэмжээгээр бол бараа бүтээгдэхүүн авдаг. За энэ нь бол Америкт худалдааны тэнцлийг ашигтай байдлаар өрнүүлдэг. За Трампын хувьд бол худалдааны тэнцэл
орныг одоо хасах баланстай буюу Америкийн нэгдсэн улсад ашиггүй байгаа орнуудад бол дийлэх татварыг ногдуулж байгаа. За харин Америк бол одоо худалдаа хийгээд ашигтай гардаг орнуудыг бол төдийлөн татварын бодлогоор далаалахгүй байгаа. За ер нь бол бүх улсуудад нэгдмэл одоо суур байдлаар ийм 10% татварыг ногдуулж байгаа. За үүнд нь бол Монгол улс бас нөлөөлөж манай одоо гаргаж байгаа экспортын зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн тухайн тариф ногдохоор байгаа юм байна. 39%, we're going to charge them 20%, so we're charging